цэрэг хүн бол тухайн нийгмийн тухайн үеийн төсөвчнийхээ тэрл ёс жаяг дэг журам захирагдаж аль хааж ирдэг. Цэргийн анги байгууллагад аль хааж байх үед бол миний хувьд одоо салааны захирагч буюу одоо 38 хүнтэй салааны захирагчаас Матуудлагын дивизийн захирагч хүртэл одоо бүхэл албан тушаалыг хашлаа. Одоо миний олон мянган цэргүүд, олон мянган гэж хэллээ тийм ээ. Энэ цэргүүд маань бол Монгол улсын өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж, өөрсдөө одоо Монгол улсынхаа хөгжил цэцгэлтэнд бол өөрийн хувь нэмрийг оруулж байгаа ийм хүмүүс байна. Цэрэг хүн ч одоо тэгээд олон жилийн турш албаагаад ирэхээр чинь одоо уусам, сэлэм гэдэг юм уу тийм үү. Иймэрхүү юм одоо ингээд элэг дурсгалдж ирэх юм, өөрөө ч бас ганцны юм цуглуул тийм үү. Тэгээ одоо ингээд яваад идэл чинь нөгөө гэр мэр маань бол одоо өрөө мөрөө маань ингээд мүзээрхүү юм болоо явчихдаг тийм ээ. Би ч бол одоо хоёр танкийн мэрэгжил юм баггүй юу. Одоо ингээд танкаа бол хүндэтгэж заавал байлгаж явах жишээтэй тийм ээ. Тэнд ч одоо том нь байж лээ. Жишээ том тайлбар 34 байна. Тийм манай аавын талынхан болохоор одоо энэ Манчир утга цэрэнд орж гэж тийм ээ. Энэ хүн ч болохоор Богдаант Монгол улсын одоо ерөнхий сайд дээр ажиллаж исэн. За нөгөө талаас манай ээжийн одоо талынхан бол одоо тэр бодоо сайдтай холбоотой усууд. Одоо ч манай Венцган манай хатуун нар нь байж байна. Бодоо сайд болохоор Ардын засгийн анхны ерөнхий сайд. Энэ хоёр маань хоорондоо томог өгөлцөж авалцсан. Цэргийн баярын энэ үйл ажиллагаа бол ерөөсөө бидний үед бол нэг автар тэгээд тэмдэглээд одоо энэ зургуулаа явж исэн. Ихэнхдээ одоо миний хувьд бол голцуул одоо харуул маань томилогдсон ажиллаж исэн юм байдгийг. Тэгээ яг одоо сүүлийн жилүүдийн төв байгууллагад ажиллах үедээ бол харин одоо баярын хурал одоо арга хэмжээнүүдэд оролцож одоо ижил тэмдэглэж ирж байгаа. Эх орон гэж одоо юу юм? Ямар утга учиртай юм? Тэрний эзэн байх гэж юу хэлдэг тийм үү? Тэр эх орон одоо хинээс хамаарахгүй байхыг одоо юу гэж ойлгодгийг. Ерөөсөө хүн амгалан тайван амьдрах чөлөөтэй байх гэж юу хэлээд байгаа юм. Ийм л юмд одоо бид энэ баярыг бол хандуулах учиртай гэж ингэж ойлгож явдгийг.